You know, a recent study discovered that one of the top problems that women face is low self-esteem. Ингээд сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн өмнө тулгараад байдаг нэгэн асуудал маань бүр маш том хэмжээнд тавигдж байгаа энэ асуудал маань эмэгтэй хүмүүсийн өөртөө итгэл буюу өөрийн үнэлэмж үнэхээр доогуур байдаг гэдэг судалгаа гарсан байна. Many times because of the culture we come from, women are treated like second-class citizens. Ихэнх тохиолдолд тухайн улс орны ёс заншилтай холбоотойгоор эмэгтэйчүүд маань тухайн нийгэмдээ эзлэх байр суурь нь доогуур байх тохиолдол олон байдаг. People doubt our abilities. Хүмүүс ер нь эмэгтэйчүүдийн чадамжинд итгэхгүй байх тохиолдол олон байдаг. They say things that make us feel inferior. Тэгэхээр эмэгтэйчүүд та бидний чадахгүй байх гэсэн сэтгэлд хүргэх үгсийг хүмүүс дандаа хэлж байдаг. You know, in a recent study, it was discovered that 65% of people suffer from low self-esteem. Ингээд сүүлийн үед гаргасан тэрхүү судалгаанаас үзэхэд хүмүүсийн 65% нь өөрийн үнэлэмж доогуур явдаг байна гэсэн байна. This means that 2 out of every 3 women have this problem. За тэгэхээр 3 эмэгтэй тутмын 2 нь өөрийн үнэлэмж доогуур байдаг гэсэн үг болох нэ. There is another woman who used to work with women's groups, and she said this. She said, you know, I think every woman suffers from low self-esteem at one time or another. Нэгэн эмэгтэйчүүдтэй ажилладаг эмэгтэй байсан. Тэгээд тэрээр маш олон эмэгтэйчүүдтэй ажилладаг учраас тэднээс гаргасан дүгнэлт тэр эмэгтэйчүүдтэй ажиллаж байх хэвчээ нэг ийм дүгнэлт гаргасан байна. Ер нь эмэгтэй хүмүүс өөртөө итгэх итгэл нь маш их сул байдаг. Тэгээ ямар нэгэн тохиолдолд амьдралын ямар нэгэн үед өөрийн үнэлэмж нь нэлээд доошоо унах тохиолдол эмэгтэйчүүдэд олонтоо тохиолддог гэжээ. In fact, a very well-known psychologist called James Dobson says that we are having an epidemic of self-doubt and inferiority. Тэгэхээр та бүхний сайн мэдэх James Dobson гэдэг дэлхийд алдартай сэтгэл судлаач байгаа. Тэгээ Dobson эмчийн хэлснээр ер нь хүн төрөлхтний өмнө нүүрлээд байгаа нэгэн маш том бүр газар сайгүй тархаж байгаа нэг аюултай үзэгдэл бол хүмүүс өөрийн үнэлэмж нь унах явдал юм а гэж үзжээ. Another well-known preacher came to the conclusion that low self-esteem and self-esteem is one of the greatest needs facing humanity today, especially women. За тэгэхээр яг энэ James Dobson-ы хэлсэн үгэнд дүгнэлт гаргаж нэгэн алдартай сургаал номлогч уран илтгэгч хүн маань ер нь эмэгтэйчүүдийн дунд өөрийн үнэлэмж муу байх, бүр өөрийгөө хэд доогуур үнэлэх энэхүү байдал маань одоо эмэгтэйчүүдэд маш их тийм сөрөг үр дагуулж байдаг юм аа гэж үзсэн. Now what do we do when we have low self-esteem? Тэгээ яагаад биднийг иймхүү өөрийн үнэлэмж доогуур байдалд оруулаад байдаг юм бол юу биднийг иймхүү байдалд хүргээд байдаг юм бол? Women are especially good at this. Ялангуяа эмэгтэйчүүд бол яг энэ тал дээр илүү анхааруулжтай байдаг. They work overtime to impress the boss. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бол дарагтаа илүү таалагдахын тулд хит их ажилдаг. They clean and clean so that the house is spotless to impress their husbands. Нөхөртөө таалагдахын тулд гэрээ цэвэрлээлээдэг, ямар ч толбгүй болтол гэрээ цэмцэлгээл байдаг. They try to please everybody Эмэгтэй хүмүүс бүх хүн таалагдахыг хүсдэг. so that people can say good things to them. Өөрөөр хэлэх юм бол бусад хүмүүсээс таашаалтай сайхан үг сонсохын тулд байдгаараа хичээж байдаг юм аа. They take a lot of time to dress up and put on makeup so that people won't say, why does that woman look so pale? Тэгэхээр эмэгтэйчүүд маань ер нь бол гадаад үзмжиндээ хитрхи их анхаардаг. Заримдаа ингээд будаад, шунхтаад, бүр хит их будаад, зарим хүмүүс бүр тэр нүрээ бодсон эмэгтэйг хараад, "Үгүй энэ минь яагаад цонхиж явэ" гэж хэлтэл нүрээ бодсон байх тохиолдол хүртэл гардаг. And there are some women who just withdraw. They don't like to mix with people. За зарим эмэгтэй хүмүүс өөрийгөө бусдаас хит их хөндөрүүлж, ерөөсөө ингээ олон нийтийн дунд ордоггүй. When you ask them to do anything, they say, no, I cannot. I'm just so stupid. I cannot do that. Ямарваа нэгэн ажлыг хийгээсэй гэж даалгахад өнөө эмэгтэй маань ерөөсөө өөртөө итгэдэггүй, "Үгүй би чадахгүй. Өөр хүнээс асуу, би биш" гэж дандаа хэлдэг. Don't ask me, ask NK. Надаас биш инхээс асуу гэд хин нэгний араар орж нуугддаг. Feelings of inferiority. Тэгэхээр ер нь бол өөртөө үл итгэсэн, өөрөөр хэлэх юм бол тийм аюулгүй байдлын мэдрэмж нь эмэгтэй хүмүүс төдийлөн бага байдаг. Now back to the question. За Who are тэгэхээр you? би та бүхэнд асуулт тавь. Та хэн бэ? Where do we look for an answer?
За энэ асуултыг бид нар хаанаас хайж олох вэ? Do we look to our parents, Бид нар эцэг эхээсээ хайх уу? our husbands, Нөхрөөсөө хайх уу? to our teachers, Багшаасаа энэ асуултын хариуг хайх уу? maybe our pastors, Эсвэл пастраасаа асуух уу? or our friends Эсвэл найз нөхдөөсөө би хинбэ гэдэг асуултыг тавих уу? to define who we are? Би хинбэ гэдэг асуултыг хариултыг авахын тулд эдгээр хүмүүсээс бид нар асуух хэрэгтэй юм болов уу? Do you see how we define ourselves by a name, За ингээд бид нар өөрийгөө танилцуулахдаа эхлээд нэрээ хэлдэг юм байна. by the relationships we have? Тэгээ ямар харилцаа холбоо бидэнд байдаг гэдгээ хэлдэг юм байна. All three of them talked about their husbands and their Гуруулаа children, нөхөртөө гэдгээ, хүүхэдтэй гэдгээ сая хэлсэн. and also they talked about their work. За ямар ажил хийдэг вэ гэдгээ дурдж өнгөрсөн. Yes, a lot of people define themselves by these relationships. Тэгэхээр ихэнх хүмүүс өөрийгөө тодорхойлохдоо яг саяны гарсан шиг видеон дээр үзсэн шиг ямар харилцаанд байдаг хинт хамааралтай хүмүүс вэ гэдгээ хэлдэг. But really, who are you? Тэгэхээр яг бодит байдлаар та хэн бэ? You know, many men and women don't know who they are, except that they are someone's daughter, someone's wife, or someone's, they have a certain job that they do. Тэгэхээр ер нь ихэнх эрэгтэй ба эмэгтэй хүмүүс бүгдээрээ л өөрийгөө хэн бэ гэсэн асуулт авахад өөрийгөө хин нэгний хүүхэд, хин нэгэнд харьяалалтай, хин нэгэнд хамааралтай нэгэн гэдгээ ямар ажил хийдэг, юу хийдгээ дандаа хэлдэг. And when their connections are no good, the relationships around them are no good, like they come from a broken home, then they feel that they are just nobody. Тэгэхээр зарим тохиолдолд хэрвээ гэр бүлээд одоо тодорхой нэгэн тийм одоо салт сарнсан гэр бүлээс гаралтай хин нэгэн байх юм бол гэр бүлээ төдийлөн танилцуулдаггүй. Яагадгүй л тэр хүний зүрх сэтгэл дотор шарах байгаа учраас. Tonight, I propose we look to the Bible for an answer. За ингээд Who are you? энэ орой та хэн бэ гэдэг асуултын хариуг Библиэс бас харцгаая. Okay, let's look at the first text from Psalm 139:13. За эхнийхээ Библийн ишлэгийг харцгаая. Дуулал номын 139-ийн 13 дугаар ишлэл байна. Why don't we read this together? За эндээс бүгдээрээ уншицгаая. Учир нь та миний эргэтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. It says that God created you. Бурхан таныг бүтээсэн гэж хэлсэн байна. He knit you together in your mother's womb. Эхийн хэвлийд бүрэлдэн тогтоход чинь Бурхан бас байсан байна. So you are someone who was made by God. Тэгэхээр Бурхан таныг бүтээжээ. Let's look at the second text. За дараагийн нэг ишлэгийг харцгаая. I love this text За энэ ишлэл би маш их дуртай. because it defines who I am. Энэ ишлэл маань намайг хэн болохыг тодорхойлдог учраас би их дуртай юм аа. 2 дугаар Коринтын 6-гийн 18 дээр ингэж бичсэн байна. Та нарын эцэг чинь болно. Та нар ч миний хөвгүүд охид болно гэж төгс хүчит эзэн айлддаг. Now, if God is a father to you and you are his daughter or Тэгэхээр his son, Бурхан та нарын эцэг гэж өөрийгөө дуудаж байгаа бол та нар Бурханы охид хөвгүүд юм. what does that make you if God is the king of all kings? Хэрвээ Бурханыг хаадын хаан гэж үзвэл та хэн бэ? What does that make you? Бид хэн болж таарах вэ? Prince and You are princesses. prince or a princess, right? Хаан хүү гүнжнэр болноо. How does that make you feel Тэгэхээр inside? та өөрийгөө хаан хүү юм уу гүнж гэд бодохоор танд ямар санагдаж байна вэ? You see, it's not just a feeling, it's a fact. Энэ зүгээр нэг сэтгэл хөдлөл биш. Энэ бол бодит зүйл. Will that affect the way you live, the way you talk, the way you walk? Тэгэхээр та өөрийгөө ийхүү тодтглоор хаан хүү ч юм уу гүнж гэж үзэхэд таны амьдарч байгаа амьдрал, таны одоо ажил үйлс, таны өдөр тутмын амьдрал энэ ойлголт маань, энэ тодорхойлт маань хэрхэн нөлөөлдөг гэж болох вэ? So I want to ask you the question, who are you? Тэгэхээр одоо би та бүхэн нөгөө асуултаа дахин тавья. Та хэн бэ? I want you to repeat this text together. Ингээд энэ ишлийг бүгдээрээ дахин харцгаая. Try to memorize it Энэ ишлийг ер нь чэйжлэх гээд хичээгээд үзээрэй. and repeat it to yourself from now until Tuesday. Ингээд өнөөдрөөс эхлээд пүрэв гариг хүртэл энэхүү ишлийг байнга давтаж уншаад тэгээд чэйжлэхийг хичээгээрэй.
You see, I'm a teacher. I'm going to test you on За би Tuesday. багш мэрэгчлээ багш хүн байгаа учраас пүрэв мегмар гарагт чэйжсэн хэсгийг чинь шалгах болно шүү. I will ask you what is the first question. За эхлээд би ямар асуулт асууна гэлээ? And then I will ask you, how do you answer that question? За ямар би нэг асуулт тавина. Тэгээд тэр асуултанд хэрхэн хариулах вэ гэдгийг чинь бас асуух What болно. answer does the Bible give Тэр us? асуултын хариуг Библиэлд юу гэж бичсэн байдаг вэ? You see, I'm a very fair teacher, isn't it? I'm Тэгэхээр би telling айгүй you what хатуу I will багш байгаад test you ямар ч on. байсан заасан зүйлээ хилүүлж байж л салнаа. Let's read this text together. За дахиад хамтдаа уншицгаая бүгдээрээ хоороор уншия. 3 Та нарын эсэгч нь болно. Та нарч миний хөвгүүд охид болно гэж төгс хүчит эзэн айлддаг гэжээ. Okay, I want you to turn to each other, 2 by 2. За ингээ Alright, хоёр turn to the хоёроо one өөд sitting next өөдөөсөө to you. хар. Өөрийнхөө хажууд сууж байгаа хүнтэйгээ одоо хос хосуулаад өөд өөдөөсөө харна уу. And tell the other person, I am a daughter of God. Тэгээд өөдөөс харж байгаа хүндээ би бол Бурхны охин гэж хэлээрэй. And that makes me a princess. Тэгэхээр би Бурхны охин гэдэг маань юу гэсэн үг лээ? Би гүнж болж байна. Okay? Would you say that to each За other? би биэндээ хандаад хэлээрэй. I'm a daughter of God. And that, Makes me a princess. yes, I'm a daughter of God. And that makes me a princess. Why are you laughing? Та нар яагаад энийгээд байгаа юм бэ? It makes you happy? Та нарыг ийм их баяр хөөртэй болгоо саяны үг. You know, some people say it, but they don't mean it. Зарим хүмүүс зүгээр л хэлж байна. Жинхэнэ утгыг нь үл ойлгон амаараа хэлж байна. Oh, how can I be a princess? За би яаж гүнж байх юм бэ? Am I right? Some of you are Зарим thinking яг that. ингэж хандсан уу саяны асуултанд? But that's what the Bible says you are. Хүү тэгвэл Библиэлд эний чинь яг хэлсэн байх шүү дээ. And should you suffer from low self-esteem knowing that you have a Father in heaven? Та Тэнгэрийн эзэн Бурхны охин гэд бодохоор таны өөртөө итгэх итгэлийг хэр доогуур тавьж байна вэ? Хэр дээгүүр тавьж байна вэ? And especially made you when you were in your mother's womb? Таныг дүнгиж эхийн хөвлөд бүрлдэж байх тэр мөчөд ч гэсэн Бурхан таныг бүтээж байсан гэж бодохоор танд ямар санагдаж байна вэ? Where is that lady who has a 1-month-old baby? Нэг сар хүрээгүй нялх хүүхэдтэй нэг хүн байгаа энэ дотор. Oh, that little baby was so precious. Тэр бяцхан нялх хүүхэд маань үнэхэрийн одоо эрхэм сайхан зүйл. I think there's nothing more wonderful than a little baby. Тэгэхээр тэр хүү бяцхан нира хүүхдийг хараад ямар их гайхамшигтайгаар одоо энэ хүүхэд бүрэлдэн бий болсон бэ гэд бүгд л бахархтааг. Any woman who looks at a baby will smile. Тэгэхээр нялх хүүхдийг харсан хүн бүхэн яадаг вэ? Инээмсгэлдэг. Am I right? Миний хэлж байгаа зөв үү? Yes. Next month, next month, my daughter is going to have a little baby. За эх сард манай охин төрөх гэж байгаа. And I'm really looking forward to that. Тэгээ би одоо охиныхаа одоо зээгээ харах гад маш их баяртай байна. No one has called me grandmother before, but I will be a grandma. Тэгэхээр эмээ гэж намайг хизээж дуудаж байгаагүй л дээ. Гэхдээ би удахгүй сарын дараа эмээ болох нэ. Fancy that. Тэгээ би их баяртай байна. But that's how God is interested in you. He is your father. He has made you. Тэгэхээр саяны бидний уншснаас харахад Бурхан та бидэнд анхаарал халамжаа тавьдгийм байна. Та биднийг бүтээсэн юм байна. And we have no reason to suffer from low self-esteem. Тийм учраас бид агуу тэнгэрлэг эзний хүүхдүүд учраас сэтгэлээрээ унах хэрэггүй, өөрийн үнэлэмж доогуур байх шаардлагач байхгүй маа. You know, when those feelings of inferiority sweep over you, Өөртөө үл итгэх тэрхүү байдал маань таныг сүрүүлдэг юм. you tell yourself, Тэгэхээр та өөртөө ингэж хэлж бай. God says, I will be a father to you, Бурхан надад хандан миний аав байх болно гэж хэлсэн. and I am a son, Тийм учраас би or I am a daughter Бурханы хүү. Тийм учраас би Бурханы охин юм аа. of the Lord God Almighty. Агуу хүчрхэг эзэн Бурханы хүү охин юм аа гэж өөртөө байнга хэлж байгаараа. Okay, in closing, let's read this text За together ингээд again. дахиад өнөө ишлэлээ хамтдаа уншицгаая. Who are you? Та хэн бэ? Та нарын эцэгч нь болно.
Та нарч миний хөвгүүд охид болно гэж төгс хүчит эзэн айлтдаг гэжээ. God said it. Бурхан ингэж хэлсэн байна. It must be true. Тэгэхээр энэ үнэн байх учиртай юм шүү. I'll see you on Tuesday. За ингээд мегмар гарагт дахин уулзцгаая. Thank you. Баярлалаа.